Ингээ амлсан ёсоор outlet-ийн бичлэг оруулах гад outlet хийх гадаа ирсэн байна. Одоо онгоохот нэг 10-20 минут дутуу байх шиг байна. Тэгээд outlet-ээр сонир сайхан юу аах нь гоё юм юу байна хараад тэгээ. Ойрд манайд ер нь нэх гоё пүүз харагдахгүй л байгаа да. Тэгээ юу ч гэсэн та бүхэнд бас таалагдах болоо гэж найдаж байна. Тэгээд бас ер нь outlet гэж ярьсных анх одоо баг 3-4 жилийн өмнө анх Америкт ирээд яг Nike outlet дээр ирсээд Facebook-ээр live хийгээд энэ тухайн үедээ нэлээд шинэлэг байсан болоо гэж боддtiin. Миний ажилладаг байсан Facebook хуудас. Одоо энэ Facebook хуудас нэх ашиглахгүй байгаа. Тэгээд тэр үеэс үргэлж хамт байсан. 4 жил надтай хамт байсан. Одоо хүртэл хамт байгаа дэмжиж тусдаг найзуудаа маш их баярлалаа. Тэгээд чадах чинээрээ аль болох илүү гоё зүйлүүдийг хийхээр ажиллаж байна. Тэгээд YouTube хуудастай маань ойрхон байгаараа YouTube хуудасаа ер нь хөгжүүлээд явах зорилготой болохоор YouTube хуудасараас гоё юм оруулаад явах бах. Тэгээ өнөөдөр болохоор Air Jordan-ыг Spider-Man гэсэн байгаа. Тэгээ fit видеос бичлэгний дундуур орчих бах. Тэгээ outlet-ээр сонир сайхан бүгдээрээ сонирхцгаая. Air Jordan-ыг Origin Story тэгээд бас Spider-Man гэж дуудаж байгаа. Энэ сая Spider-Man-ы анимашн зориулан гаргасан Air Jordan-ыг байгаа. Ямарсан багт маш гоё юмсан юм нэлээ. Fit нэг иймэрхүү байна today. За тэг олон юм ярилгүй outlet руу явцгаая. За ингээ Nike маань онгооч энэ өглөө болох ер нь стирхээр очролд явдаг дэлгүүр яг тэгэл маш олон sneaker resale рүүд байдаг. Тэгээд бид нэр өглөө ирэх болгонд гоё пүүз олох магадлал нь өндөр болохоор өглөө хамгийн түрүүнд ирдэг байгаа. Энэ section дээр болохоор ер нь хүмүүсийн буцаалтаар ирсэн пүүзнүүд байдаг. Тэгээ Nike ер нь 30 хоногийн дотор өмсөжсэн пүүзээ хамаагүй ер нь 30 хоногийн дотор ямар ч асуудалгүйгээр буцааж болдог байгаа. Air Jordan 4 байна. Jordan 4 пүүзний амкер хаяа 30 жилийн зориулсан гаргасан загвар. Air Jordan 3 Air Jordan 1 double strap сүүл гарсан загвар юм. Гэтэ сүүл гарсан загварууд Air Jordan-уудын материал нь маш гоё болж байгаа. Air Jordan-ыг чинь Paris Saint-Germain яаж дуудвалээ? Ямар ч гэсэн нөө Paris Saint-Germain гэдэг Paris-ийн бүлүүмгийн багтай хамтран гаргасан загварын Jordan-ыг Copy Page Premium гэдэг загвар. LeBron. За энэ хэсэгт бол тэгээд баахан явцгүй пүүзнэ гэх юм. Хамгийн Nike Jordan брэнд загвар зөвхөн Donsity хамтар гаргаж ирсэн. Сүүлд нь маш олон өнгөөр худалдаанд орсон. Legacy 312 гэдэг загвар байна. Өнгөөр байна да. And Jordan Speedbike Camo өнгөтэй байна. Нэг цаг Jordan Fadeaway гэдэг загвар юм шиг байна. Тунхлаг болтой загвар байна. Улаан өнгөтэй зүгээр ингийн болтой ч байгаа юм. Russell Westbrook-ийн ихний загвар байна. Энэ нь хамгийн гоё юм гэж бодож байна. Triple double дончилсан үйлрэлтэн зориулж Jordan брэндээс худалдаанд гаргасан. 31.10 гэдэг загвар миний хамгийн дуртай юм гэж хэлж болно. Air Jordan Future Bread өнгөтэй гэх юм да. Харуулсан хамгийн бодлоо. Нуулын харин донор болоод ашиглах зүгээр юм билээ. Jordan 11 Bread-ийн олонд. Air Max 98 байна. Энэ их надад таалагдаад байгаа цагаан улаан өнгөтэй яг нэлээд дээр Supreme-тэй хамтарсан Nike бас нэг иймэрхүү өнгөтэй гаргаж ирсэн бол энэ энгийн цагаан улаан загвар энэ их гоё харагддаг юм билээ. Nike Vapor Max 2019
Энэ онд гарсан загвар. Air Max 270. Nike хамгийн анхны өдөр тутам лайфстайл зориулж гаргасан пүүз байгаа. Та бүхэн бас сайн мэдгүй байвал Nike ер нь performance буюу спортын төрөл одоо төрөл бүрийн спортын төрөл зориулж гаргадаг байсан бол хамгийн анх удаа яг өдөр тутам өмсгөд зориулж энэ пүүзийг гаргасан байгаа. Мэдээж 100-ны үлрэл болж байгаа болохоор тавчгнууд бас ирсэн байгаа юм байна. Ягаан гэдэг их гоё юм байна. Gold мөсөн харван. Энэ Nike Comfort гэдэг энэ уулын арай зөөлөвчтэй болтой байгаа. Тавчгнал ер нь иймэрхүү байгаа юм байна. Nike Cortez бидний мэдгээр Forrest Gump гэж дууддаг. Classic Nike Cortez-ийн анхны загваруудын нэг нь байна. $60. Nike React 55. Энэ Plumond нэр ирсэн баг шиг байсан. 100 өмсгөд маш тохиромжтой. React олны хувьд л маш эвтэйхэн болоо. Харамгтай бол Golden өнгөтэй бас байна. Golden өнгөтэй нэрээ байгаа юм байна. Бас тас харамгтай байна. Авуудын гутал гэж дууддаг Daddy шүү. Air Monarch $44-аас 30% хэмдэрсэн байна. Энэ гэхдээ ер нь $20 лээд юм дөө. За ингээ хоёр дахь дэлгүүр рүү орж байна. Өнөөдөр ер нь Nike Factory Store ороод дуусъя гэж бодлоо. Хоёр дэлгүүрээр ороод дараагийнхаа дугаар дээр Nike Clearance Store-оор орж сонирхолтой. Ер нь Clearance Store-ийн хувьд бол Factory Store-аас хамаагүй хямдхан байдаг байгаа. Тэгээ гоё юмнууд их байдаг. Энэ болохоор миний орох хамгийн дуртай дэлгүүр. Манай монголчууд хамгийн их ордог. Монголын бол айжууд байдаг. Мол байгаа. За энэ хүн адил буцаалтаар ирсэн пүүзнүүд байдаг байгаа. Энэ саяхан гарсан KD12 нэр нь юу лээ? Kids нэрийг мартчихжээ би. Air Max 1 Jordan 3 байна. Хамгийн гоё хэсэг нь Atlas байгаа. Хэсэгт Nike Epic React Flyknit-ууд байгаа юм байна. Бүгд $95 гэж байгаа. Энэ болохоор Odyssey React гэдэг дээдлэсг нь mesh гадаргуутай тэгээ загварын бас баг зэрэг өөр байгаа. Мэдээж Flyknit нь өмсгөд хамаагүй гоё байгаа. 95 бас хар цагаан байна. Хамгийн гоё хэсэг нь артлын хэсэг нь байгаа. Уралчин дотор нүдтэй Illuminate гэж байдаг. Энэ эмблемийг болохоор олон дээр бас нүднүүд байгаа. Kyrie-ийн загварууд юм хамгийн гоё хэсэгний загвартай пүүзнүүд гэж миний боддог байгаа.
За өрөөндөө ирсэн байна. Ингээд 3 тортой юм өнөөдөр авсан. Тэгээд ер нь харьцангуй хамгийн хямд байж болох юмнуудыг авсан байгаа. Ягаад гэвэл өнгөрсөн 7 хоногт маш олон үнэтэй пүүзнүүд авсан болохоор энэ 7 хоногт харьцангуй хямдхан пүүзнүүд авахар шийдсэн байгаа. Тэгээд Outlet-ийн видеог ер нь хамгийн анх 3-4 жилийн өмнө баг хийж илв. Тэгээд Facebook-ээр нэлээд хийдэг байсан. YouTube-ээр ч гэсэн ганц 2 Outlet дээр явсан бичлэгнүүд байгаа. Тэгээд одоо нь ч ихлээр ер нь Outlet-ийн бичлэгнүүдээ түлхүү дагнаад 7 хоног болох ер нь Outlet-ийн бичлэг хийгээд дундуур нь тэгээд гоё пүүз, ямар пүүз авсан байна тэр пүүзнүүдээс танилцуулаад явах байгаа. Тэгээд Outlet-ийн бичлэг болгоно гэрээ чадах чинээгээр фотолог малгай ч юм уу тийм нэг жижиг сажиг юмнууд бэлэглээд явах болохоос subscribe дагаад идэвхтэй бичлэгийн маань үзээд өгвөл маш их баярлахаар байгаа. Тэгээд ер нь энэхүү бараа бүтээгдэхүүнээ бас ихэнх нь eBay-ээр зарах болов гэж бодож байна. Ягаад гэвэл энд Америкт болохоор хүмүүс ингээд Outlet-ээс авсан үнэ хідээр авсан хамаагүй яг маркет дээр байгаа үнээс арай хямдхан зархад бол дуртай авдаг. Манайхан болохоор ингээд Outlet-ээс тэр дээр авсан ингээд үнийг харуулчингууд яг тэр үнээр нь авах гээд би ч бас одоо Outlet дээр ороход чинь өдөрт нэг 400-500 км дор хаяж явдаг юм уу та. Тэгээд тэр машины майлаа тэгээд дундуурнаас хоолунд идэн ажиллаа хийхгүй ажлын цагаа алдна гэх мэтчил маш олон асуудлууд байдаг болохоор тэр болгоныгоо нөхөх зорилгоор тодорхой хэмжээний profit буюу ашиг гаргаж авах зорилгоор энэ Outlet дээр явж байгаа. Мэдээж өөртөө бас гоё хямдхан юм байвал авч л байгаа. Тийм болохоор тэгээд манайх ингээ үнийг харуулчаад зарах гэхээр жоох хэцүү байдаг болохоор энэ хөвчлээ eBay-ээр зарах болоо. Тэгээд яг Instagram руугаа зүгээр Instagram page руугаа зургийг нь оруулаад орхичих баг. Тэгээд сонирхох хүмүүс нь сонирхож бас болохоор байгаа. Тэгээд иймэрхүү бичлэг таалагдгаараа бол бас доор комент хэсэг сэтгэлдээ бичгээ битгий мартаарай. Бас найзуудаа сайн share гэдэг бол маш их баярлахаар байгаа. За тэгээд хамгийн ихний торноос танилцуулаад өгье гэж бодож байна. Хамгийн ихнийхэн тор болохоор $117 юм авсан байгаа. Фокуслж байна. $117 5 пүүз авсан байгаа. Тэгээд эхнээс нь танилцуулаад явъя гэж бодож байна. Энэ 7 хоног болохоор нэрээ гоё нас Nike Outlet 30% хямдарсан байдаг байсан. Ер нь хэвчлээ 20% хямдраад байгаа зүйл байдаг. Өнөөдөр харин 30% хямдарсан байж тараад. Тэгэхээр боломжийн пүүзнүүд авсан гэж хэлж байна. Хамгийн ихнийх нь size 37 авах хэрэгтэй. Men's 5, women's 6 гэсэн еврогоор болохоор 37 авах хэрэгтэй. Nike ACG boots авсан байна. Нэр нь болохоор Angels Rest гэдэг сэхүүсэн тэнгэрүүдийн амралт гэдэг нэртэй, сүртэй нэртэй ACG boots байна. Үүний хувьд болохоор $29-аас 30% хямдраад нэг $20 хавцаа юм уу та. Тэгээд мэдээж tax нэмэгдэж байгаа. Манай tax 10% байдаг. Тэгээд 30% хямдраад 10% tax гэхээр ер нь энэ үнээс 20% хямдраад авч байгаа гэж хэлж болно. Тэгээд 29-оос 20% хямдрахаар нэг $25 болор юм уу? $24. Яа гутлын маань хувьд ийм гутал байна. ACG гэдэг маань all condition gear гэдэг. Одоо бүх нөхцөл дөмсч болохоор Nike-ийн гутлагаас. Тэгээд давхар үдээстэй. Үдээс нь ACG-ийн логотой. Тэгээд маш гоё. Надын size байсан бол би бол өөрөө аваад мөсч гэсэн дандаа жижиг size байж таарад. Сүүлийн үед манайхан hiking хийж байгаа. Тэгээд hiking юм уу хөдөө гадаа явахдаа иймэрхүү гуталтай бол их зүгээр байгаа юм. Муухайлсан ч цэвэрлэхэд амар тэгээд бороо шороо ороод тахгүй гутал руу чинь. За эхнийх нь ийм пүүз нэг $20 $23 $4 авсан юм байна. За дараагийнх нь болохоор Nike Air Max 1 байгаа. Luxury. За гурван size 36-тай еврогоор women's 5.5. Үүний хувьд 39-оос нэг 20% хямдрахаар нэг $33-4 юм уу та. Тэгээд пүүзний маань хувьд гэвэл маш гоёмсог өнгөтэй пүүз байгаа. Мөнгөлгөөс алтлаг өнгө рүү уусч өгсөн. Пүүзний маань дээд хэсэг маань алтлаг өнгөтэй. Тэгээд доод хэсэг маань өнгөлөг өнгөтэй. Nike Air артаа байрлсан. Хилэн дээр Nike Air Max-ийн лого нь болохоор golden. Ийм пүүз нэг $30 авсан юм байна. $33-4 авсан юм байна.
Дараагийнх нь болохоор size 40-тэй Nike SB Air Force 2 гэдэг пүүз байна. Тэгээ $19. $19-оос 30% амжирхаар тэгээд. За энэс хямдхан нэх олдохгүй л гэж бодоод зөвхөн хямдхан болохоор навцсан. Ер нь сонирхуулаад хэлэхэд би хамгийн хямдхан нь 72 центээр Nike-аас пүүз авч исэн. Нодлон илүү урчна хамгийн хямдханаар. Тэр үед нөгөө Nike ресив дээр судалгаа бүглөөд $10 бонус авдаг байсан үе байгаа. Тэгээ size 40-тэй энэ SB Air Force байна. Гоёмсгал юм байлээ. Надаа арай багдаж магадгүй болон таарал өөр өмссөн ч болохоор өнгөнөө өвчихсэн. Их зүгээр харуулаад цагаан ерөнхий Nike өнгөний оруулахтай. Ийм size 40-тэй. Үзэгсэн маань лого нь их гоё юм байна. Nike SB Air Force 2. Нэг $13-4 авсан юм уу да. Тэгээд дараагийнх нь мөн адил Nike Air Force байна. $19 бас. Size 36 бахан ч 36 хагасч байна. $19-оос тэ 30 амжирхаар. За яах вэ гэж бодоод. Эмэгтэйчүүдэд 100 өмсүүлэх гоё юм байна. Энэ маш хөнгөн Air Force байгаа. Чи нэр нь юу ч лээ. Нэрийн насанд Ultra Made лөө нэг тиймэрхүү нэртэй. Айгүй хөнгөн. Материал нь ч гэсэн дажгүй материалтай. Нэг бас нэг $13-4 авсан юм уу да. Ийм пүүз авсан байна. За тэгээд пүүз формы сүүлийн пүүз нь мөн адил Air Force байгаа size 38 хагастай. $44-оос нэг 30% хямдраад нэг $30 $31-2 болсон юм уу. Тэгээ энэ Air Force-аас өнгө нь надад маш их таалагдаад авсан. Ер нь дандаа жижигхэн size-ийн пүүзнүүд авсан байгаа энэ 7 хоногт. Дараа 7 хоногт гайгүй том size-ийн пүүзнүүд авах бол тэгээ gold swoosh-тэй. Тэгээ хар саарл өнгөний оруулахтай Nike Air ардаа барилсан. Энэ бол өмссөн багцтай зэрлэг харагдгаар Air Force лээ эмхтэй өмсд бол. Тэгтээ өмсч гэсэн өмссөн болон size нь таарч ивэл 38 хагас өмсдөг бол Air Force бол ер нь хүйс хамаарахгүй өмсчихэд асуудалгүй пүүз байгаа. За ингээд техник гормон ингээд $117-оор 5 пүүз аваад 5 пүүз гэдэг чинь нэг дунджаар нэг 26 мургаан доллар юм уу да. 25 ч юм уу тэгэл $25 орчим болсон байгаа. За дараагийнх нь байг нь болохоор нийт $82 болсон юм байна. $82 57 центээр нийт 6 бараа бүтээгдэхүүн авсан байна. Дандаа подолко хаа. Тэг үзэж байгаа хүмүүсээс мэдээж дараагийн бичлэг хүртэл гэдэг чи. За өнөөдөр чинь 5 сарын хэдэн гэлээ? 5 сарын 19 гэдэг чинь 7 хоног. 5 сарын 26 хүртэл энэ хүү бичлэгний доор хамгийн их лайк авсан комментэд нь энэ хүү XL-тэй Nike Dry Fit подолкыг бүлээлчээ гэж бодож байна. Тэгээд цагаан подолк нь зургийн үед маш гоё зурагтай байгаа. Shoebox. Манай пэйжийн нэртэй ч гэсэн гоё холбогдохоор пүүзнүүдийн хайрцагнуудын логотой ийм подолк XL байгаа. Тэг хамгийн их коммент авсан найздаа бэлгэлчээ гэж бодож байна. За энэ ийм подолкнуудыг өнөөдөр чинь хідээр авлаа. $10-оос 30% хямдруулаад авсан гэдэг чинь нэг 7 такстаа нэг 750 болсон юм уу да. Фокуслах нь. Тэгээ 10-аас 30% хямдэрсэн байгаа. За энэ цагааныг бэлгэлчихье гэж бодож байна. Хараас нь болохоор size 3 ширхэг яг адилхан саяных шиг хараас size M-тэй 3 ширхгийг авсан юм байна. 3 ширхэг M-тэй хар бодвол нэг нь нэг 750
$7.50 гэдэг чинь Монгол мөнгөөр 17,000 гэсэн юм уу? Тэгээ бас нэг XL-тэй цагаан футболк авсан юм байна. Nike футболын golden логотой. Энэ 7 хоног тэр нь алтан логотой юм их авчтай. Энэ бас XL-тэй. Энэ футболк авсан байна. Ингээд 3 хар футболк, 2 цагаан футболк гэдэг чинь нийт 5 футболк авсан байна. Тэгээд нэг ийм пүүз авсан байгаа. Мөн адил Air Max энэ чи size нь 38 хагастай. Nike ID буюу зөвхөн ганцхан гарсан загвар гэхүү дээ. Хүмүүс захиалгаар хийлгчээд тэгээд загвар нь таалагдахгүй л ер нь буцаачдаг. Тэгээд Nike ID Air Max нэг авсан байна. Өнгөний үед надад маш гоё санагдсан. Porsche галангтай боловч энэ дээр Nike ID логотой. Эний чинь хэдээр авлаа? Нэг болохоор 60-аас 30% хэмдрүүлээд нэг $42-оор. Такстаа нэг $45 авсан юм байна. Тэгээд сүүлийн боксных нь болохоор 2 пүүз авсан. 2 пүүз нь такстаа нийлээд $54 болсон юм байна. Тэгэхээр нэг пүүз нэг такстаа $27. Энэ хоёроо ажилласан пүүз байгаа. Jordan 1 low size 37 хастай. Загварын хөөрхөн юм бэлээ. Загвараас илүү надад нарс нь материал нь маш гоё таалагдчихж байгаа. Материал ер нь маш сайн чанарын ярьсаар ийсэн. $25 тийм Jordan-ыг олдно гэдэг юм. Том боломжийн санагдаад авсаага. Wings логотой. Тэгээ оловчин дээр Jumpman логотой. Тэгээ харагдах байдлаас ч гэсэн 100 өмсчихэд бол маш гоё. Энийг бол нэлээд удаан өмсөх болоо гэж бодож байна. Тэгээ иймэрхүү пүүзнүүд авсан байгаа. Тэгээ Instagram руугаа ер нь зургийг оруулчих واخ. Тэгээ үний бодоохондоо бодоогүй л ер нь дунджаар би нэг пүүзэн дээр тээвэр нэг пүүзэн дээр $10 болдог гэдэг. Дунджаар нэг 10-аас $15 нэг пүүзэн дээр нэмж зарж байгаа гэхүү дээ. Тэгээд үнэн боломжийн санагдвал та бүхэн амж. Тэгээд би бас давхар нөө eBay руу лист хийчих болохоор тэгээд аль түрүүд зарагдсан руу шиппинг хийгээд явуулахаар надад бол нэг тийм асуудал гарахгүй болов гэж бодож байна. Тэгээ хэрвээ танд бас иймэрхүү аппликейшн бичлэг таалагдвал бас тэгээд лайк, шеэр хийгээ бити мартаарай. Тэгээд хүмүүс үзүүл улам гоё юм хийх болов гэж бодож байна. Энэ Jimmy Butler-ийн jersey нэрээ $10 авсан байгаа. $100 jersey $10 болчихсон. Story үзэж байгаа хүмүүсээ бас сайн мэдж байгаа гэж бодож байна. Тэгээд яагаад захиалга авдаггүй вэ гэдэг тал дээрээ хэлэхэд бол одоо outlet дээр ингээ хямдхан боломжийн үнэтэй пүүзнүүд бол зүгээр өглөө очиад нэг 20-30 минутын дотор орхноо дуусчдаг байгаа. Хувцсны хувьд ч гэсэн. Тийм болохоор нэг 7 хоногт story хийж байхдаа би аваагүй тохиолдолд дараа 7 хоногт юм уу маргааш нь очиод ч гэсэн дууссан байдаг болохоор ер нь захиалга нэг авдаггүй байгаа. Аль болох өөрийнхөө гайгүй боломжийн үнэтэй болсон дажгүй сонголттой пүүз хувцснуудаа ер нь тэгээд аваад зургийг нь оруулаад явчихдаг болохоор яг миний хувьд өөрт маань амар байдаг. Захиалга авахаар тэгээд надад жоохон асуудалтай гэх юм уу. Нэг тиймэрхүү юм байгаа. Тэгээ явандаа хүмүүс их сонирхоод ажил хийхгүйгээр зөвхөн энүүгээрээ дагнаад явбал захиалга авдаг болоод явах байх. Одоохондоо давхар ажил нэг баг зэрэг хийж байгаа болохоор бас жоохон зам муутайгаа гэхөө. За тэгээ нэг иймэрхүү энэ 7 хоног ер нь дандаа эмхтэй пүүзнүүд аваад таарсан байгаа. Тэгээ дараа 7 хоногт ихтэй гоё пүүзнүүдтэй уулзах байх гэж найдаж байна. Тэгээд дундуур нас гоё пүүзний бичлэг ороод явах байх. Иймэрхүү видео таалагдвал бас лайк дарахаа бити мартаарай. Өөр бас пүүзтэй холбоотой асуух зүйлүүдээ бас Instagram-аар асууж болох байх. Яванда би тэгж байгаа дараа 7 хоног энэ 7 хоногийн дундуур ч юм уу Instagram-аар нэг question answer маягийн асуултын та бүхнээс асуугаад тэгээ хариултын бичлэг хэлбэрээр бас
оруулж үзт юм гэж бодож байгаа. Тэгээ асуух зүйлүүдээ бол бас тэгж бичлэгээр бас хариулаад явах боломжтой байгааг дуулгахад таатай байна. Тэгээ та бүхэнд бас иймэрхүү бичлэг таалагдсан гэж бодож ин. Тэгээ удахгүй уулзтлаа. Түр баяртай.